Нэмдэг үргээ. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль нь эмэгтэйчүүдэд давуу эрх олгож ирснийг нотолсон жишээ монголчуудын дунд цөөнгүй байдгийг гэр бүлийн хэрэгээр дагнан ажилтдаг өмгөөлөгчид ярьж байна. За хосууд харилцан маргалдсан эсвэл харилцан зодтолсон нөхцөлд зөвхөн эрэгтэйг нь саатуулдаг байдал Монголын хууль хяналтын системд жишг болсон байх ч магадaltaйг анхаарууллаа. Энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдсан эрчүүдийн тоо мөн шалтгаанаар баривчлагдсан эмэгтэйчүүдээс дор хаяж 7 дахин их байгаа юм. Энэ нь эрчүүд илүү хүчирхийлэгч байгаа хэрэг бус Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль нь хэтэрхий феминист байгааг өмгөөлөгчийн зүгээс онцлоо. Практик төр маань ерөөсөө эхнэр нөхөр хоёр маргалдлаа гэр бүлийн хүчирхийлэл. Тэгсэн мөртлөө гэр бүлийн хүчирхийлж үзсэн мөртлөө нөхрийг авч яваа шийтгэхэд. Нөхрийг авч яваа гэр бүлийн хүчирхийлэлээр баривчилчихаа. 7-оос 30 он байж. Энийг л ерөөсөө энэ бол бас яг дотор нь ялгаж салгаж харахгүй бол бүгдийн нэг юм том уутанд оруулаад аваа нөхрийн хэрүүл болгоны гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэг юм том уутанд оруулж байгаа шийдэт байгаа. Буруу байна. Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийллийг нэн тэргуунд шалгах буюу бусад гэмт хэрэгээс төрүүлж очих үүрэг хүлээдэг. Улмаар хүчирхийлэгчийг саатуулж шүүхээс гин буруутай тогтоогдвол 7-оос 30 хоног баривчилдаг байна. За гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэгдсэн 919 гэмт хэрэгт 924 иргэн өртөж хохирсон. Энэ 924 иргэний одоо 123 буюу 13.3% нь эрэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлдвэрсэн байна. 801 буюу 86% нь эмэгтэй хүн хүчирхийлдвэрсэн байгаа. Хүчирхийлэл гэдэг чинь заавал барьж авч зодохтой биш шүү дээ. Аман хэлбэрээр, үгэн хэлбэрээр сэтгэл зүйн хүчирхийлэл гэж байгаа шүү дээ. Энийг эмэгтэйчүүд маш их үлдчихэж байна шүү дээ. Энэ дээр нэг хариулт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хууль дээр бүр энэ талаар тодорхойлцсон. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэж байна гэдэг. Энийг үлдээд энэ үгүй юу? Энийг үлдээд бол эмэгтэйчүүдэд нь адилхан арга хэмжээ аваач. Сэтгэл зүйн болон эдийн засгийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд тусгасан байдаг ч энэ төрлийн хүчирхийллийг тодорхойлох, яллах тогтолцоо муу байна. Хүйсийн тэнцвэрийг хадгалах, хуулийн өмнө эрхтэйгч байх зэрэг хууль тавигдах, наад захын шаардлагыг хангаагүй гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинжилж Монгол эрчүүд хуулийн өмнө эрхтэйгч эрх хэдлэх шаардлага өгүүлэгдэж байгааг өмгөөлөгчийн зүгээс мэдгдлээ.